За өнөөдрөөс эхлээд бид нар Бурхны хаанчлал бидний эрх мэдэл гэдэг нэртэй шинэ цуврал сургаал 7-8 сарын туршид явагдана. Нийтдээ бид нар 7 удаагийн цуврал номлол байгаа. Тэгээ энэ номлол болохоор өнөөдөр бид нарт эрх мэдлийн тэмцэл гэдэг сэдвээр бид нар үзнэ. Тэгээд эх 7 хоногийн ням гараг буюу наадмын 7 сарын 12-ны өдөр бол цуглаан байхгүй байгаа шүү. Тэгэхээр та бүхэнтэй гэр бүлдээ өөр өөрсдөө эзнийг магтан хүндэтгээрэй. За ялангуяа бид нар цагаан сар хэрвээ амралтын өдөр таарах ч юм уу эсвэл наадмаар амралтын өдөр таарвал манай цуглаан цугладаггүй. Шалтгаан нь юу вэ гэхээр гэр бүлдээ цаг гаргаач, гэр бүлдээ Христийг гэрчлээч гэж бид нар урамшуулдаг. Тэгэхээр бид нар дандаа л бид нар завгүй байдаг хүмүүс бид нар зориуд гэр бүлийнхэндээ эзнийг гэрчлэх, эзний хайрыг хуваалцахын тулд бас цуглаан хийхгүй байгаа шалтгаан тэр шүү. Тэрнээс бид нар амрахын тулд бид нар цуглаан хийхгүй байгаа биш гэдгийг та ойлгоорой. Харин та гэр бүлдээ эзний хайраар үйлчлээрэй. За тэгээд ингээд цуврал сургаал маань үргэлжлэх болно. Тэгээд энэ цуврал сургаал явж байгаагийн гол зорилго юу вэ гэвэл хүмүүс бидний дунд үргэлж энэ эрх мэдлийн зөрчлүүд үүсэж идэг. Бид Бурханд дуулууртай байна гэдэг нь яг юу вэ? Бурхны эрх мэдэл түүний хаанчлал гэж юу вэ? Есүс миний амьдралын эзэн байна гэдэг нь юу нь яг ямар утга учиртай? Тэгвэл хэрвээ би Христэд итгэгч хүн юм бол аав хүний хувьд эсвэл ээж хүний хувьд үр хүүхдээ би яаж захирах ёстой? Эхнэр нөхөр жишээлбэл эхнэрүүдээ нөхөртөө захирагддаг тийм үү? Нөхөр нь яаж захирах гээд байгаа? Эхнэр нь яаж захирагдах гээд байгаа юм ч гэдэг юм уу? Олон зүйл заримдаа тодорхойгүй байдаг. Христэд итгэгч удирдагч нартай бид нар хэр хэмжээнд бид нар захирагдаж яаж дуулууртай байх юм? Итгэгч биш нийгэм дээр байгаа ажил хөдөлмөрийн талбар дээр бид нар удирдлагуудтай яаж бид нар харилцах юм? Тэгэхээр яг энэ эрх мэдлийн зөрчил, эрх мэдлээс үүдэлтэй захирах, дуулууртай байх ч гэдэг юм уу энэ олон зүйлээс үүдэлтэй энэ харилцааны асуудлуудыг бид нар яаж шийдэх вэ гэдэг талаар бид нар сурах гэдэг байна. Тэгэхээр та гэр бүлийн хувьд, үр хүүхдийн хувьд, нийгмийн ажил хөдөлмөрийн талбар гэдэг энэ олон талбар дээр бүгдээрээ хамтдаа Бурхны хаанчлал миний амьдралын бүх төр талбар дээр яаж бодиттой хэрэгжих ёстой вэ? Энэ талаар л бид сурах гэдэг байна. Тэгэхээр би та бүхэнд өнөөдрийн номлолын эхэнд би та бүхэнд нэгэн үгийг сануулъя. Матай номын 6 дугаар бүлгийн 33 дээр юу хэлсэн байдаг вүлээ? Юуны өмнө түүний зөвхт байдал болон түүний хаанчлалыг эрен хайхтун. Амен. Түүний хаанчлалыг хүсэн тэмүүлэхтун. Түүний хаанчлалыг эрен хайхтун. Есүс бидэнд залбирлыг заахтаа юу гэж заасан бэ? Таны хаанчлал эрх болтугай. Амен. Тэгээ бид эзний хаанчлалыг эрен хайж, түүнийг хүсэн тэмүүлж, бид залбирахдаа эзэн Бурхан та миний амьдралын хаан байгаач. Таны хаанчлал эрт үгэ гэж залбирдаг. Таны хаанчлал эрт үгэ гэдэг энэ залбирал бол мэдээж Есүс 2 дахь удаага ирэх болно энэ дэлхий дээр хожим сүр жавхлантайгаар ирнэ. Есүс эзэн минь хурдан ирээч гэдэг залбирал биш. Харин Есүс эзэн яг өнөөдөр миний амьдралын хаан эзэн байгаач гэдэг залбирал баггүй. Тэр залбирал таны хаанчлал эрт үгэ гэдэг. Яг өнөөдөр та миний амьдралын хаан эзэн байгаараа гэдэг тийм залбирал. Бид нар яг ингэж залбирч хүсэж байгаагийн тэр бодиттой хэрэгжилт нь яг юу ах юм миний амьдрал дээр. Би олон зүйлийг залбирдаг, олон зүйлийг хүсдэг. Гэхдээ яг миний бодит амьдрал дээр энэ Бурхны энэ үг тушаал яаж хэрэгжих юм бэ гэдгийг бид нарт сурах хэрэгтэй. Хэрэв бид нар зөв сураад зөв ойлгож авах юм бол зөвөр хэрэгжүүлэх боломжтой болно. Зөвөр хэрэгжүүлэх юм бол зөвхт байдлын үр жимсийг бид нар амьдралдаа ариунаар хураах боломжтой. Амен. Хамтдаа энэ цуврал номлолыг эхлүүлээд таны хаанчлал эрх болтугай хэмээн хамт бүгдээрээ залбираад эхлэе хөө. Бурхан минь орчлон хорвоо хийгээ түүнд бүхнийг бүтээсэн та бол агва хүчрхэг Бурхан таны захиргаанд бүгд байдаг. Та бол бүхний дээд. Есүс та бол эрх мэдлийн дээд, нэр алдрын дээд. Та газар дэлхий дээрх тэнгэр газар дахь тэр аливаа тэр эрх мэдлийг та гартаа хатгсан та бол хаан эзэн билээ. Миний амьдралыг удирдан жолоодооч, манай чуулганыг та удирдан жолоодооч. Энэ Монгол орны эзэн хаан нь та байгаач. Энэ дэлхий дээр та өөрийн хаанчлалаа төгс биелүүлээч хэмээн гуйж байна. Миний амьдралын талбар бүрийг удирдаарай.
Би амьдралаа өөрөө биш, харин Есүс та миний амьдралын эзэн байхад туслаарай. Энэхүү цуврал сургаалаар дамжуулан та үгийг бидний зүрх сэтгэл гүн гүнзгий шингээж, түүнийг хүлээж аваад хэрэгжүүлэх хүчийг ариун сүнсээрээ биднэрт өгөөрэй. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Эрх мэдлийн тэмцлийн тухай хэдүүлээ яриа. Би багасаа ер нь бол их өрсөлдөөнч хүүхэд байсан. Цэцэрлэгт байхдаа л би цэцэрлэгийн ангийн дарга болно гэдэг байсан. Гэхдээ цэцэрлэгийн ангийн дарга гэж юу байх вэ тий? Гэхдээ л манай аав Сонгон хайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн дарга байсан тэр үед. Тийм учраас би багасаа л аав минь дарга юм чинь би ч гэсэн дарга байх хэрэгтэй гэж боддог ус. Тэгэл цэцэрлэгтээ би хүүхдүүдийг командлал багштаа туслал. Манай багш намайг чи миний туслах шүүгээ хэлсэн. Би айгу дүрдээ итгэцэн хүүхдүүдийг командлал ингээл. Сургуульд ороод би дандаа ангийн дарга болохгүй л ангийн дарга хэрвээ болж чадахгүй жил таарах юм бол би айгу сэтгэлээр ундаг байсан. Яг хөө ихэвчлэн би ангийн дарга байсан л да. Гэхдээ тэнд заримдаа нэг өөр хүн энэ жил нэг эмэгтэй охиныг энэ жил нэг охиныг ангийн даргаар тавьяа мавья. Тэгэл тэр охин миний хувьд дайсан болоо өрчтэй. Би айгүй өрсөлдөөнч байсан. Ер нь би ингээд бүгдийн дээр байх хүсэлтэй бүгдийн дээр л байх хүсэлтэй тийм хүүхдээс. Тэгээ гэртээ өөртөлтэй болж игэл ээж аав хоёроо захирчих гал. Ийм юм авч өг, ингэдэг гээл дураараа байлгах гал. Энэ болгоноос бол зөрчилд их орно. Тэгээ би чинь эрх мэдлийн одоо ийм хоббидоо эрх мэдлийн тийм сонирхолтой хүн байсан учраас байнга л бусдад зодуулна. Хэрэг мэдхгүй нэг нөхөрт очиж томроол зодуулна. Тэгэл бөө юм болно. Ер нь нэг тийм байсан. Оюутан болоо сургуульд орсон ахаал эрх мэдэл. Би оюутны зөвлөлийн дарга болсон. Сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга болсон. Сургуулийнхаа удирдах зөвлөлийн гишүүн болж үзсэн. Дараа нь христчин байгууллагт ороод бас дарга захирал. Тэгэхээр насаараа л би яаж байгаа вэ гэхээр эрх мэдэл гэдэг зүйл миний хувьд айгүй тийм чухал Яг л би эрх мэдэлтэй байвал би бүгдийг хийж чадна гэж бодсон Эрх мэдэлтэй байвал би өөрийнхөө хүслийг биелүүлж чадна гэж бодсон. Эрх мэдэлтэй байх юм бол би юу хүснээ хийн хүмүүст би нөлөөлнө гэж бодсон. Эрх мэдэлтэй бол энэ улс орныг би өөрчилнө гэж мөрөөдөж ерөнхийлөгч болохыг хүртэл хүсдэг байсан. Харин Есүст итгэсэн цагаас эхлээд яасан бэ гэхээр чиний амьдралын хаан бол Баатара чи биш ээ харин одоо өнөөдрөөс эхлээд Есүс чиний амьдралын хаан эзэн. Бурхны хүслийн дагуу амьдрангуут л хизээч хүний хүслийн дагуу амьдрахгүй гэж бодож исэн нөхөр чи одоо яаж байгаа вэ? Том зөрчилд орж эхэлсэн. Юу яриад байгаа юм? Би багасаа хүний хүслийн дагуу амьдрж үзээгүй. Ээж аавынхаа хүслийн дагуу ч амьдрмааргүй байна. Тэгж яхад одоо юу юм Есүсийн хүслийн дагуу, Бурхны хүслийн дагуу амьдрах. Миний амьдралыг би жолоодохгүй эсвэл Бурхан удирдах уу гэдэг дээр зөрчил байнга үүсэж ирсэн. Бурханд бууж өгөхгүй, би өөрийнхоороо хийх гэж, өөрийнхоороо зүтгэх гэж, би бол сайн мундаг лаг гэдгээ батлан харуулах гэж хичээж байсан хүмүүсийн өмнө, Бурханы өмнө. Христчин байгууллагын удирдагч болоод, захирал болоод хүмүүсийг удирдах эхэлсэн тэр цагаас эхлээд харин нэг зүйлийг эзэн надад их боломжтой сануулж ирсэн нь юу гэхээр энэ дэлхийн удирдлага бол эзний удирдлагаас маш өөр ялгаатай өөрөөр хийх хэрэгтэй гэдгийг эзэн сануулж байсан. Удирдлагын тал дээр маш олон алдаа гаргасан, эрх мэдлийн тал дээр би маш олон буруу шийдвэр гаргаж байсан, олон хүмүүсийг би гомдоож байсан. Гэхдээ эзний нэгүслэр эзэн яг л Петрт хэлдэг шиг чи босоод эргэж босоод ах トゥ усаа урамшуулаа гэдэг шиг энэ эрх мэдлийн зөрчил дундуур эзний үгийн дагуу зөв ихийг хичээж л явна. Гэхдээ одоо ч гэсэн надад гаргадаг алдаа их бий. Эрх мэдлийн тэмцэл үнэхээр аюултай зүйл. Эрх мэдэл гэдэг бол үнэхээр аюултай зүйл. Сайнаар хэрэглэх юм бол Бурхныг алдаршуулах гайхамшигтай хүч. Буруу муугаар хэрэглэх юм бол Бурхны эсрэг дайсан болж хувирах тийм аюултай зэвсэг. Эрх мэдлийг бид нэр зөв хэрэглэх хэрэгтэй болж. Бүгдээрээ Эхлэл номын 1-р бүлгийн 26-аас 28-ыг харъя. Бурхан анх хүнийг бүтээхдээ ингэж хэлж байна тийм үү? Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буюу болгоё. Тэгээд тэднэр далаан загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир эмээр нь бүтээжээ.
Бурхан тэднийг өрөөж, үржиж олширцгааг, газар дэлхийг дүүргэж тэднийг эзэмшицгээг. Далайн загас огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг гэвэ. Амен. Амен. Бурхан хүнийг бүтээхдээ тэр өөрийнхөө дүр төрхийг хүмүүстэй хуваалцсан. Өөрийнхөө дүр төрхийг тэр өөр ан амьтан уул юм уу, ургамал од гаригстай хуваалцаагүй. Харин хүнтэй хуваалцсан. Тэр хүнийг бүтээхдээ өөрийнхөө дүр төрхийг, өөрийнхөө мөн чанарыг, өөрийнхөө тэр зан чанарыг шингээж өгсөн байгаа хүнд. Хүн анх бүтээхдээ яг нөө бүхий л байдлаар Бурхантай адил бүтээгдэж байна. Ойлгож байгаа биз дээ? Зан чанарын хувьд, мөн чанарын хувьд, ёс суртахууны хувьд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн ба. Тэгээ бүтээхдээ Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр эрэгтэй эмэгтэйгээр бүтээгдсэн гэсэн. Тэгээ эрэгтэй хүн илүү Бурхантай адилхан, эмэгтэй хүн арай бага биш. Эрэгтэй ч Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, эмэгтэй ч Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Амен. Аль аль нь өөрсдийн гэсэн ялгаатай онцлогтой. Гэхдээ аль аль нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Амен. Тэр өөрийнхөө дүр төрхийг хуваалцаад зогсохгүй өөрийнхөө эрх мэдлийг бас биднэртэй хуваалцсан хүмүүстэй. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр тэр бүхий л тэр бүтээлүүдээ одоо хинээр захируулъя гэсэн бэ? Хүнээр захируулъя. Нөгөө хүнээр захируулъя. Захирах эрх мэдэл нь эрэгтэйд нь арай илүү байгаад эмэгтэйд нь арай бага байгаа биш. Та нар хараараа анхнаас нь. Анхнаас нь харах юм бол бүх бүтээлийг захирах эрх мэдэл эрэгтэй эмэгтэй аль алинд нь энд тэнцүү байна. Аль алинд нь өгсөн Бурхан. Эрэгтэй хүнд илүү эрх өгөөгүй. Анхнаасаа. Бурханы хүсэл бол эрэгтэй эмэгтэй хоёр аль аль нь Бурханы өмнө энд тэнцүү. Аль аль нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, аль аль нь Бурханаас тэр эрх мэдлийг, захирах эрх мэдлийг авсан. Гэхдээ энэ захирах эрх мэдэл нь эрэгтэй эмэгтэйгээ захирах, эсвэл эмэгтэй эрэгтэйгээ захирах эрх мэдэл биш байсан. Харин бүтээлийг захирах эрх мэдэл. Тэгэхээр анхнаасаа хүнд Бурхан яасан бэ гэхээр нэг нэгнийгээ захирах эрхийг бол өгөөгүй. Анхнаасаа. Эр хүн эмэгтэй хүнийг ч юм уу те захирахаар эсвэл те хүмүүс юу н бие бинийгээ те ноёлж захирахаар те ийм байгаагүй. Бурханы хүсэл бол түүний өмнө бүгд ижилхэн, бүгд Бурханы бүтээл, бүгд түүний дүр төрхөөр бүтээгдсэн, бүгдээрээ харин хамтдаа нийлээд бусад Бурханы бүтээлүүдийг захирах ийм төлөвлөгөө Бурханы хүсэл төлөвлөгөө байсан. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эрх мэдлээ тэр биднэрт хуваалцсан дүр төрхөө хуваалцсан. Амен. Эрэгтэй эмэгтэй аль аль нь Бурханы өмнө энэ тэнцүү юм аа. Эрэгтэй учраас би чамаас дээр гэдэг ойлголт байхгүй. Эсвэл би эмэгтэй юм чинь би чамаас илүү гэсэн тийм өрсөлдөөн байх ёсгүй. Бүгд Бурханы өмнө энэ тэнцүү. Үргэлжлүүлээд харах юм бол Эхлэл номын 6 дугаар бүлгээс харъя. 6-гийн 5 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Эзэн дэлхий дээрх хүмүүсийн хорлонд муу үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг харсан гэж. Хүмүүс гим нүгэл үйлцнээс болоод яасан гэж. Хүмүүс хорлонд тэр муу үлэмж их болсон. Зүрхнийх нь хамаг бодол санаархал нь ямагт муу муухай болсон. Хаяа нэг муу муухай биш. Ямагт муу муухай. Тэр муу муухай хор муу гэдэг зүйл яах нь вэ? Үргэлж тэнд бэлэн байж идэг гэсэн үг. Дандаа байж идэг гэсэн үг. Ихэвчлэн гой сайхан юм бодож жогоод хаяа нэг муухай юм боддог биш. Тэр муу муухай хор муу нь яах нь вэ? Үргэлж үлэмж ихээр яах нь байна гэсэн. 11-ээс 12 дугаар ишлэлээр нь ингэж хэлж байна. Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч дэлхий хүчирхийллээр дүүрв. Газар дээрх мах бодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралд автсныг Бурхан харлаа гэж. Хамгийн анх Адам Ева хоёр гим нүгэлд унсны дараа одоо яаж байгаа вэ гэхээр тэнд эрх мэдлийн зөрчил, гим нүглийн тэр зөрчлүүд үүсдэг. Гэхдээ Адамаа яасан бэ? Энэ таны өгсөн энэ эмэгтэй л ингэчлээ. Харин эмэгтэй болохоор энэ могоол ингэчлээ. Ойлгож байна те? Би бинийгээ буруутгаж эхэлж байгаа.
Тэнд эрх мэдлийн тэр гим нүглээс үүдэлтэй тэр зөрчлүүд, харилцааны зөрчлүүд тийм үү? Бурхантай харилцах харилцаанд сэв суусан, хүмүүс хоорондоо харилцах харилцаанд сэв суусан. Та боддоо Адам таны надад өгсөн эмэгтэй л гэж хэлэх үед Эва ямар их гомдсон бол ямар хөгийн хамт идчээд тэхэл байсан бол би идэггүй мэдгүй гэж хэлэхгүй яасан амар гомдсон бах Та боддоо. Адам тэгж хэлснээр төлөө уучлалтчихгүй байгаагүй шүү дээ Эвагаас Уучлаарай би тэр үед айгаад би ингээ илчлээ гээгүй тийм үү? Буруутгасан чигээрээ л үлдчих. Эва ч гэсэн тэр могоог буруутгаад. Бид нар ч гэсэн олон зүйлийг буруутгадаг өөрийнхөө алдааны төлөө. Гэхдээ энэ ингээд байгаа юм чинь тэр тэгээд байгаа юм чинь. Энэ ингэсэн учраас өөдөө би цуглаандаа ирэхгүй яаж байгаа юм би тэрнтэй муудалцсан. Тэр ирж байгаа бол би ирэхгүй. Ийм л гомдол зөрчил хагарал маргаан энэ гим нүглээс болоод бий болсон. Тэгээ энэ нь улам их яах нь улам ихээр нэмэгцээр хагаад бүр ямагт хорон муу ийм тэр чанартай хүмүүсийн дунд бий болсон гэж. Тийм учраас бурхан энэ хорон муута тооцоо хийхээс өөр аргагүй болж байгаа. Та нар Новагийн түүхийг мэднэ энэ 6 дугаар бүлгээс Новагийн түүх гарч. Хүндрэлтний хувьд юу вэ гэхээр тэдний мөн чанар нь гим нүгэлтэй болсон. Анх тэд нар гим нүгэлгүй бүтээгдсэн. Харин одоо яасан бэ? Тэд гим нүгэлтэй болсон. Тэдний зүрх сэтгэл нь бузар муу болсон. Анх хүмүүсийн зүрх сэтгэл бол цайлгаан тийм үү? Тэр сайхан гоё байсан шүү дээ. Гим нүглээс болоод бузар муу болсон. Эрх мэдэл нь хор хөнөөлтөй болсон. Уг нь анхны хүмүүст өгөгдсөн тэр эрх мэдэл юу вэ гэхээр сайн сайхны төлөө тэр бүтээлүүдийг асран халамжилж тийм үү? Тэгээд хүмүүс эв найрамдалтай амьдарч бурхантай харилцаатай байж үржин олширч газар дэлхийг яах нь өрөөх ийм эрх мэдэл байсан бол харин одоо яасан бэ? Хор хөнөөлтөй эрх мэдэл болсон. Тэд алж устгадаг болсон, байгаль дэлхийг сүйтгэдэг болсон. Ягаад гэвэл тэд нар энэ минийх юм чинь би дураараа үлдэнэ. Хуучин бурхны бүтээлд анханасаа бурхан бол эзэн, бурхны бүтээлд би цэцэрлэгч, би нярав байсан бол харин одоо энэ бол минийх би дураараа яасан ч яадیں۔ Тэд нар мод огтолж байгаль дэлхийг сүйтгэж тэр байтугай та нар Адам хоёр хүүг санаж байгаа бах тийм үү? Каян дургуун хөрөнгөт л очоод дүүгээ яаж вэ? Алаа иччихэж штэ. Эрх мэдлийн зөрчил гэдэг ийм аимшигтай. Би ах нь учраас би юу ч хийж болох уу? Би аав нь учраас би хүүхдтэй ямар ч зан ааш гаргаж болох уу? Би эхнэр нь юм чин чамааг яач ч үг хэлээр би хэлж болох уу? Тэртээ дэрнгүү чи салахгүй юм чи. Бурхан битээ сал гэж хэлсэн юм чи. Гэх юм уу? Эсвэл би чуулганы итгэгчийн хувьд эсвэл би чуулганы пасторын хувьд би пастор юм чин гэд бурхны үгээр би та нарыг ташуурдах ёстой юу? Яах ёстой вэ гэж. Эрх мэдлийн хувьд бол яах юм бэ Хүмүүс энэ бузар муу гим нүгэлтэй эрх мэдэл нь хор хөнөөлтөй болсон учраас би бинийгээ өвтгөж, би бинийгээ зовоож, би бинийгээ шархлуулдаг байсан. Эрх мэдлээ хэтрүүлэн эрхэлж, өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө хэрэгэлдэг аимшигтай зэвсэг болж хувирсан. Өнөөдөр дэлхий дээр эдийн засгийн хямрал үүсээд дэлхийн улс орнууд жишээлбэл Америк, Иран дайтж байгаа гол шалтгаан юу вэ? Эрх мэдлийн л төлөө шүү дээ. Хаавсан тэнд байгаа нэг улс, энд байгаа нэг улсыг захирахын тулд тийм үү? Газрын баялаг тос захирахын тулд дэлхийг өөрсдийн эрх мэдэлд оруулахын тулд юу хиймээр. Тэд нар шууд дайрдаг, шууд дайн зарладаг очоод хүчээр эзлэн түрэмгийлж байна. Өнөөдөр Украин, Орос хоёр дайцсаар л байна Иран, Америк гэх мэтчлэн тийм үү? Тулалцсаар л байна. Энэ эрх мэдлийн тэмцэл гэдэг гэр бүл дотор үр хүүхэд эцэг эхийн хооронд, эхнэр нөхрийн хооронд, ажлын талбар дээр дарга босс болон ажилтны хооронд тэр удаа найз нөхдүүдийн дунд хүртэл атаархал эрх мэдлийн тэмцэл яах нь явж идэг. Энэ эрх мэдлийн тэмцэл дэлхийн хэмжээнд хүртэл улс гүрнүүдийг хамарсан том дайны хэмжээнд хүртэл яах нь явж идэг. Тэгэхээр энэ мөн чанар нь гим нүгэлтэй зүрх сэтгэл нь бузар муу эрх мэдэл нь хор хөнөөлтөй болсон учраас өнөөдөр энэ дэлхий дээр үргэлж бид нар зөрчил донд амьдарч байна. Хүмүүс
хоорондоо зөрчилдөө зогсохгүй Бурхны эсрэг маш аимшигтай тэр том тэрслэлүүдийг хийсэн. Бүгдийг ярих цаг байхгүй. Би та нарт тэгээ базаад 4 гол тэр тэрслэлийг хуваалцсан. Эхнийх нь юу гэхээр хүн Бурхны мөн чанарыг булааж авахыг хүссэн ба. Эден цэцэрлэгт Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр гардаг. Гэхдээ энэ их айгүй тийм фаны инээдтэй байхгүй. Юу гэж ууг нь хүмүүс Бурхны дүр төрхөөр яалаа бүтээгдсэн. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байж ич одоо Бурхантай адил болохын тулд гим нүгэл хийж байгаа байхгүй. Та нар боддоо. Хэрвээ манай хүүхэд те надтай манай одко хойн сууж ин те манай хүүхдийг хараад бүгдээрээ дандаа ингээд нэг жижигхэн баатараа байна гэдэг итгэл л манай гадаад найзууд эдгээр зураг харахаараа те өө өстө жижигхэн баатараа байна штэ. Яг ингээд канондо тавьсан байна гэдэг те. Гэтэл манай хүүхэд надтай адилхан байсаар байж ийж надтай адилхан болохын тулд хэрвээ гоо сайхны мис засалд орчвол яах вэ? Та боддоо. Би яах вэ? Зүгээр нэг хөвгөлтэй жишээ тий. Тэгээд хүмүүс Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хэрнээ Бурхантай адил болох гэж оролдож тэг гим дунсан, бартамсан. Хүн Бурхны байр суурийг булаахыг хүссэн. Та нар Эхлэл номын 11-р бүлгийг мэднэ. Бабелийн замхаг. Хүмүүс хамтдаа амьдарч нэг хэлтэй тий. Тэд нар маш үр нөлөөтэй байсан тий. Үр бүтээмжтэй байсан. Тэгээд тэд нар өндөр замхаг бариад тэр замхаг дээрээ гараад Бурхныг буулгаж ирээд өөрсдөө яах нь Бурхан болохыг хүссэн. Бурхны нэр алдрыг, эрх мэдлийг булаахыг хүссэн. Бурхны байр суурийг үгүй хийхийг тэд оролдсон. Бурхны эсрэг тэрсэлсэн. Хүн Бурхны хаанчлалаас бас татгалцсан. 1-р Самуэль номын 8-р бүлэг дээр ард түмэн Самуэлээс те биднэрт хаан өгөөч гэдэг. Хаан өгөөч. 1-р Самуэль номын 8-р бүлэг дээр. Самуэль Бурхан дээр очиод яах юм бэ? Эдгээр чинь намайг одоо ингээд өдөр шинэгүй те хаан үг, хаан томилж үг гэдэг ингээд нь штэ. Бурхан юу гэж хэлдэг вэ? Наад бол чи яг үнэндээ Самуэль чамайг эсэргүүцэж байгаа биш. Харин намайг өөрсдийнхөө хаан байлгахаас татгалзаж байна гэж хэлдэг. Бурхан тэднийг удирдахаас Бурхны уг нь ард түмэнштэй сонгож авсан ард түмэн. Бурхны ард түмэн. Гэхдээ тэр ард түмэн нь өөрөө Бурханаар удирдуулахаас татгалзаж байгаа. Үгүй ээ. Биднэрт Бурхан хэрэггүй. Харин тэр бусад улс үндэстнүүд шиг бидний төлөө өмнө маань явж тулалдах, дайснаас биднийг хамгаалах, биднийг шийдвэр гаргаж өгөх, альва тэр асуудлыг шүүж өгөх хаан биднэрт хэрэгтэй. Бурхан тэгээд хэлдэг те. Тэднэрт хаан томилж өгөө. Гэхдээ тэр хаан нь ямар байх уу гэдгийг тэднэрт хэлж өг. Тэр хаан нь тэднийг дарлах болно, ноёлох болно, ихнэр хүүхдийг дээрэмдэх болно, эд хогшил бүгдийг нээх нөө. Тэр хааных болох болно. Хүсээд байгаа тэр хаан нь буцаага тэднийг бузар муугаар ноёлох болно гэдгийг сануулдаг. Тэгээ сануулсаар байхад тэд яаж байгаа вэ? Тэд сайн Бурханаар удирдуулахын оронд бузар муу хүнээр захируулахыг сонгож байгаа. Өнөөдөр бид хинээр амьдралаа удирдуулах вэ? Таны амьдралыг хэн удирдах вэ? Бурхан эзэн удирдах байна уу? Эсвэл бузар муу хүн удирдах байна уу? Эсвэл гим нүгэлтэй та өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах байна уу гэж. Тэд Бурхны хаанчлалаас татгалцсан. Бурхан уурлагтаа удаан өршөөл инэрлэр дүүрэн тэр Бурхан эзэн хүмүүс бид нар гим нүгэлтэй байсаар байтал бидний төлөө цорын ганц хүү Есүсийг илгээсэн. Харин тэд хүүг хүлээж авахаас татгалцсан. Хүн төрлөختөн Бурханаас татгалзаа зогсохгүй түүний хүү Есүс өөрийн биеэр энэ газар дэлхийдэр Бурхан өөрийн биеэр энэ газар дэлхийдэр ирэхэд тэд түүнийг хүлээж авахаас татгалцсан. Тэд түүнийг өөрсдийнх нь төлөө нүдэн дээр нь сайн сайхныг хийж үйлдэж өгж явахад тэд түүнийг энийг чөтгөрийн хүчээр, чөтгөрийн эрх мэдлээр үйлдэж байна. Тэр бол чөтгөр юм а гэж түүнийг эсэргүүцсэн байна. Аимшигтай тэр гим нүгэл. Тэгэхээр бүгдээрээ харцгаая те. Бид өнөөдөр
Өөрөө би Бурхантай адил болохын төлөө, Бурхан шиг эрх мэдэлтэй байхын төлөө би улаар нь тэмцдэг. Бурхан миний амьдралыг удирдахаас би татгалзаж, Есүс миний амьдралын эзэн байхыг би зөвшөөрөхгүй, бардам зан гарган тэрсэлдэг. Бид өөрсөндөө анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хүмүүс бид Бурханы сайн сайхныг хүсдэг. Бурханы ивэл өрөөлийг бид нар хүсдэг. Энэ газар дэлхий дээр түүний сайн сайхныг бид нар амсахыг хүсдэг. Гэхдээ бид нар хаанчлалаас нь буюу түүний Бурханаас бид нар өөрөөс нь бид нар татгалздаг. Та боддоо би эхнэртэй нэг гоё бэлэг авчирч өгсөн. Эхнэр маань миний өгдөг бэлгэнд л дуртай, гэхдээ надад дургүй байвал яах вэ? Үүн шиг аимшигтай амьдрал гэж байх уу эхнэр нөхрийн харилцаанд? Эсвэл нэг найз охинтой болсон найз охин миний өгдөг бэлгэнд л дуртай, надад дургүй байвал яах вэ? Манай ээжүүд хүүгээ тийм найз охинтой болоосоо гэж хүсэх үү? Эсвэл охиноо бид нар тийм нөхөртэй болоосоо гэж хүсэх үү? Үгүй. Миний өгдөг бэлгэнд биш, надад хайртай байгаасаа гэж би хүснэ. Бид Бурханы сайн сайхныг хүсдэг хэрнээ харин Бурхан эзнээс өөрөөс нь бид нар татгалзаж, түүгээр бид нар амьдралаа удирдуулахаас бид нар татгалздаг. Түүний сайн сайхан нь харин түүний хаанчлалт нь байгаа гэдгийг бид нар мартдаг. Ойлгодоггүй. Түүний сайн сайхан, түүний хаанчлалт нь байдаг. Тийм учраас эхлээд түүний хаанчлалыг эрен хай. Бусад зүйл нь та нарт яах нь өгөгднө гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ тэр бүхнийг үйлдэх чадaltaй хаан эзэн Бурхан чиний амьдралыг хаан байх юм бол тэр чамд санаа тавина. Амен. Тэр чиний хэрэгцээг хангана. Тэр чиний асуудлыг шийдэж өгнө. Бурхан эзэн чиний амьдралын хаан байгаа бол тэр сайн сайхан насан туршид чамайг лавтаая дагах болон чи түүний өргөнд мөнхөд оршин суух болно. Харин түүгээр хаанчлуулахыг хүсэхгүйгээр сайн сайхныг авна гэж битгий горд. Тийм юм гэж байхгүй гэж. Хүмүүс Бурханы хаанчлалыг энэ дэлхийн сайн сайхнаар бид нэр тодорхойлдог заримдаа. Миний амьдрал эсвэл хэн нэгний амьдралд ажил үйлс нь амар бүтэмжтэй байгаа л үр хүүхдээр өсөж үржөөл эд баялаг нь нэмэгдэж байгааг харахтаа хаста Бурхан энэ хүнийг үнэхээр өрөөжээ. Бурхан энэ хүн өстө Бурханаар удирдуулж гин гэж заримдаа бид нар буруу боддог. Энэ амьдралын нүдэнд харагдах эд баялаг сайн сайхнаар бид нар Бурханы хаанчлалыг хэмждэггүй маа. Мэдээж Бурханы амлалтууд бий. Түүний үгийн дагуу яв хөгжин дэвшин тийм үү? Түүгээр амьдралаа удирдуул тэр ерөөн. Амен. Гэхдээ энэ дэлхийн нүдэнд харагдах эд баялаг сайн сайхан Бурханы хаанчлалыг тодорхойлохгүй гэдгийг бид нар санах хэрэгтэй. Харин Бурханы хаанчлал нь зүрх сэтгэл ба сүнслэг төлөв байдлаар тодорхойлогдно. Чи Бурханаар амьдралаа удирдуулж гэнэ үгүй юу гэдэг чинь чи хэр их эд баялагтай ивэл өрөөгдсөн бэ гэдгээр биш. Харин чи Бурханы өмнө хэр даруй, дүлгөөн, зан чанар, мэс чанарын хувьд чи хэр зөв амьдарч байна гэдгээр тодорхойлогдно. Дотоод хүний мөн чанар. Бурханы хаанчлал гэдэг миний амьдралын тэр дотоод зүрх сэтгэлийн хаанчлалаас гадагшаага тэлдэг болохоос биш гаднах байдлаар доторхыг хэмжихгүй гэж ойлго. Луух номын 17 дугаар бүлгийн 20-с 21 дугаар ишлэлээр их сонирхолтой ярилцлага гарч байгаа. Тэгвэл тэр Бурханы хаанчлал гэж яг юу юм бэ? Бурхан яаж хаанчилд юм бэ? Есүс энэ тал дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Бурханы хаанчлал хизээ ирэхийг асуусан фарисеучудад тэр хариулахтаа. Гэхдээ фарисеучуд яасан бэ? Бурханы хаанчлалыг хүлээж исэн хүмүүс мөн үү? Уг нь бол хүлээж исэн шүү дээ тэд нар, Бурханы хаанчлалыг хүсэж исэн байхгүй юу? Гэхдээ Бурхан өөрөө эрэхтэн түүнээс яасан бэ? Татгалцсан. Сонирхолтой. Шинж тэмдгүүдийг хүлээж исэн, шинж тэмдгүүдийн бүгдийг нь харуулсан. Тэгээд ахад татгалцсан тийм үү? Тэд нар асуусан хизээ ирэх юм бэ? Есүс юу ч хэлсэн бэ гэхээр Бурханы хаанчлал ажиглагдах хуйцаар ирэхгүй. Хинч хараач тэнд байна гэх юм уу эсвэл хараач энд байна гэж хэлэхгүй. Харагтун Бурханы хаанчлал нь та нарын
дунд байна. Хараач тэнд байна, хараач энд байна гэж яагаад хүмүүс хэлдэг вэ? Тэнд нэг цуглаан амар том өслөө тооны хувьд. Өстой тэр цуглаанд ариун сүнс байна. Ойлгож байна тий? Бид нар болохоор яаж вэ? Харагдах юмар Бурхны хаанчлалыг хэмжих гэдэг. Энд нэг хүний ажил үс хамгийн өмнөдөө залбирсан залбирлалын дагуу бүгд биелээд байна. Тэнгууд л өстой энэ Бурхнаар тий? Бурхны хаанчлал энд байна. Бид нар болохоор харагдах юмар Бурхны хаанчлалыг хэмжих гээд хүлээгээд байна шүү дээ. Харин Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тийм биш ээ. Тэр харагдах байдлаар биш. Бурхны хаанчлалыг амжилт, эд баялаг тэр зүйлээр хэмжих биш. Харин Бурхны хаанчлал та нарын дунд байна. Бид нар мэднэ л дээ, итгэгч хүмүүс 2 ба 3 хүн, итгэгч ба тий 2 ба 3 хүн цугларвал тэдний дунд байх уу? Байна тийм үү? Тэгвэл фарисеучуд итгэгч юм уу? Фарисеучуд итгэгч юм уу? Фарисеучуд итгэгч учраас тэдний дунд Бурхны хаанчлал байгаа юм уу? Үгүй. Үгүй. Фарисеучудын дунд Бурхны хаанчлал байна. Амен. 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 Фарисеучудын дунд нь Есүс яг өөрийн биеэр зогсож байсан байхгүй. Энэ шууд утгаараа юу гэсэн үг вэ гэвэл Бурхны хаанчлал та нарын яг одоо дунд чинь буюу яг одоо Бурхны хаанчлал нэг үгээр хэлэх юм бол би бол Бурхны хаанчлал гэж Есүс хэлээд байна. Би бол Бурхны хаанчлал буюу Есүс бол Бурхны хаанчлал юм. Амен. Есүс хаан байна, тэнд Бурхны хаанчлал байх болно. Есүс бол Бурхны хаанчлал юм. Гэтэл бид нар Бурхны хаанчлалыг өөр зүйлээр бид нар хэмжих гээд байна шүү дээ. Эд баялаг юм уу, баригдах зүйлээр тийм үү? Харин эзэн Есүс тэр бол Бурхны хаанчлал. Яг тэр цаг мөчид Бурхны хаанчлал өөрийн биеэр Есүс гэдэгтээ тэр хүн тийм үү? Яг тэр өөрийн биеэр фарисеучудын дунд уг нь зогсож исэн, эрх мэдлээ харуулж исэн, гайхамшигыг үйлдэж исэн, харин тэд Бурхны хаанчлалыг хүлээж авахаас татгалцсан. Харсаар байж тэд татгалцсан. Есүс хэлсэн тийм үү? Бурхны хаанчлал та нарын дунд байна. Та нар даанч нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, та нар бол тийм ээ завхарсан хоёр нүртэй ийм бузар муу үеийнхаа гэж тэд хэлж. Есүс тэр бол Бурхны хаанчлал юм аа. Матай номын 28 дугаар бүлгийн 16-аас 18-ыг бид нар мэднэ те. Есүсийг амьсны дараа шавнар түүнтэй уулзахаар Галил дээр очиж байгаа товлсон тэр газар очдог. Тэд Есүсийг хараад мөргөж байгаа. Харин зарим нь эргэлзэж байна. Есүс тэр хаан эзэн бидний төлөө энэ дэлхийд ирээд өөрийн амь биеийг өргөссөн. Загалмаа дээр үхлийг ялан дийлж амилсан эзэн. Тэгээд тэр одоо бидний амьдралын хаан байхыг хүсэж байна. Тэр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Тэнгэр газар дах бүх эрх мэдлийг надад өгсөн. Амен. Бүх эрх мэдлийг авсан тэр хаадын хаан эзэдийн эзэн Есүс байна. Харин түүний өмнө ирээд бид нар одоо мөргөн сүгтэх үү? Эсвэл та эргэлзэн зогсох уу? Эсвэл бүр татгалзан зүхтаах уу? Энэ сонголт нь биднэрт байна. Тэнгэр газар дах бүх эрх мэдлийг Есүс өгсөн. Амен. Филиппо номын 2 дугаар бүлэг дээр энэ талаар юу гэж хэлсэн бэ гэхээр хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй. Харин өөрийгөө юучгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө мөхөс болгож үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулууртай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд аливаа нэрнээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ нь Есүсийн нэрд Тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сүгдэж, Бурхан эцгийн алдрын төлөө Есүс Христ бол эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрхийн учир ажээ. Амен. Энд дээр юу гэж байна вэ гэхээр өвдөг болгон түүний өмнө сүгдэн, хэл болгон түүний хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэгэх учир шалтгаан нь юу юм бэ? Учир шалтгаан нь бол Есүс Христ бол эзэн юм аа. Есүс бол Бурхан юм. Есүс бол хаан юм. Амен.
Энэ учир шалтгааны улмаас бид өвдөг сөгдөж, бид түүнийг эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Бид түүгээр амьдралаа удирдуулах ёстой. Тэр бол Тэнгэр газар дах бүх эрх мэдлийг авсан бидний хаан. Амен. Тэгээ та төсөөлдөө тэр хаан эзэн танд санаа тавьдаг, танд хайртай. Тэр агуу хаан эзэн таны өмгөөлөгч гэж боддоо. Тэр агуу хаан эзэн таны талд байхад хэн таныг эсэргүүцэх вэ гэж байгаа шүү дээ. Ийм л агуу эзэн хаан бидэнд байгаа. Амен. Есүс тэр бидэнд байгаа. Ром номын 10 дугаар бүлгийн 9-өөс 10-ыг би өнөөдөр та нартай хуваалцаад өнөөдрийнхөө номлолыг энэ хүргээд дуусгана. Энд дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрч авралт хүрнэ гэсэн байна. Амен. Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөр. Амаараа. Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итэг. Амен. Хэрвээ та зүрхэндээ итэгвэл зөвхт байдалд хүрнэ. Амаараа хүлээн зөвшөөрвөл та авралт хүрнэ. Амен. Паул энэ загтлаа Ром хотынд бичсэн. Ром хотын итгэгч нарт зориулж бичсэн. Ром гэдэг чинь Ромын эзэнт гүрэн нийслэл. Тухайн дэлхий дээр хамгийн хүчрхэг улс сайх нь Ром байгаа. Хамгийн хүчрхэг хүн хэн бэ? Цэзар байгаа. Израильчуудын тэргүүн тахилж махилж биш шүү заяа. Тухайн цаг үеийн хамгийн хүчрхэг хүн бол Цэзар байгаа. Ромын эзэнт гүрний захирагч тийм үү Цэзар байгаа. Тийм учраас эд нар бие биентэйгээ уулзахдаа ромчууд юу гэж мэдчилдэг байсан бэ? Сайн байна уу, амар байна уу гэж мэдчилдэггүй. Цэзар манд тугай гэж мэдчилнэ. Хай Гитлер ойлгож байна те? Германчууд яасан бэ? Дараа нь энийг хуулбарлаад бие биентэйгээ уулзахаар яах нь вэ? Хай Гитлер. Хай хинэ те? Намуна цэцгээ те? Соко биш. Хай шинэ биш. Хай Гитлер. Хай Цэзар. Ойлгож байна те? Хамгийн хүчрхэг хүн түүнийг бурхан гэж тооцож байгаа. Бурхан шиг. Цэзрийг угаасаа бурханы хүү гэж тайлбарладаг байсан. Тэгжиж бүр ингэж зүгээр улс төрийн хувьд биш бүр шашин болгож тэгжиж тэр олон хүнийг яах нь нэгтгэж байгаа. Тархийг нугааж. Тийм учраас Ромын эзэнт гүрний Ромын хэрвээ чи Ромын иргэн болвол одоо чи Цэзрийн хүн. Цэзрийн талд байгаа бол чиний амьдралд яах нь вэ? Ерөнтэй бүх зүйл ингээл гоё. Чи ажил хийх шаардлагагүй. Ер нь яг тухайн үеийн яг Ромын иргэн хүмүүс бол бүр ажил хийх шаардлагагүй байдаг гэсэн. Зүгээр боолуудыг ажилуулаад чи зүгээр Ромын хүн гэдгээрээ яах нь шүүх мөв хүртэл чамд яах нь чамайг шүүх ирэхгүй. Та нар Паулыг санаж байна уу? Паулыг барьж аваа шүүцдэг штэ. Тэгээ бүр шийтгчдэг Тэгээ тэрнийг тэгсэн чинь Паул дараа нь би Ромын хувьд би Ромын иргэнгээ хэлсэн чинь нөгөөдүүл нь яаж ийн бүр нөгөө чацаг алтна гэдэг шиг айгаа Ромын иргэнийг шүүчлээ шийтгчлээ гэд бүр үхтлээ айгаа одоо таныг гялс суллаа та зүгээр сайхан яв танд хэрэгтэй мөнгө төгрөг хамгийн юм чи үгүй уучлаарай. Паул юу гэдэг вэ? Тийм юм байхгүй шүү та нар хэнийг оролцсноо мэдэж гин үү? Би бол Ромын иргэн. Тийм л эрх мэдэлтэй гэсэн үг шүү дээ. Тийм л эрх мэдэлтэй хүмүүс гэсэн үг. Ромын зүгээр иргэн. Би та нарт хэлээ. Та бурхны ард түмэн штэ. Та Цэзрих биш. Та бурхны хүүхэд. Зүгээр ард түмэнж биш та бурхны хүүхэд бүр хүүн охин нь. Вау. Гэхдээ тэр аав маань биднийг дуулууртай хүүхдүүд байгаасаа тэр бурхан эзэн маань биднийг өөрт нь яах нь дуулууртай байгаасаа тэр бидний амьдралыг удирдахыг захирах
байхыг хүсэж байгаа. Тэгээд тэр Ромын иргэн хүмүүс яадаг байсан бэ гэхээр Цэсараас өөр бурхантай байх юм бол яах нь вэ? Аюул өөр удирдлагыг хүлээн зөвшөөрөх юм бол Цэсараас өөр хэн нэгэн хүнийг эзэн гэж хүлээн зөвшөөрөх юм бол хаан гэж хүлээн зөвшөөрөх юм бол чамайг чирж гаргаад ална. Ромын иргэншлээс чамайг хасна. Тийм учраас тухайн цаг үед тийм ээ эхлээд юудэчүүд Христэд итгэгч юудэчүүд харь үндэстэн итгэгч нарыг хавчин гадуурхаж ирсэн. Та нар ингэхгүй байна, бидний хууль дүрмтэй энэ олон ямиг даахгүй байна. Даах ёстой гэд. Дараа нь яасан бэ гэхээр Ромын эзэнт гүрний зүгээс засаг захиргааны зүгээс асар том хавчлага ирсэн байхгүй юу. Тэгвэл айгүй сонирхолтой. Ромын эзэнт гүрнээс хавчлага ирэхдээ Христэд итгэгч юудэ хүмүүсийг болохоор бүр алга дашч тэднийг магтдаг байсан. Яагаад гэвэл эднэр итгэл үнэмшлийнхаа төлөө амар тууштай зогсож байгаа хүмүүс гээд юудэ Христэд итгэгч хүмүүсийг болохоор алга дашиж айгүй мундаг хүмүүс итгэл үнэмшлэлтэй тууштай гээд харин харь үндэстэн тэр тусмаа Ромын иргэн хүн Христэд итгэгч болох юм бол тэр хүнийг яаж вэ? Нийгмээс бүрэн тусгаарладаг байсан. Ромын иргэншлээс чамайг хасна. Чи Ромын газар нутаг дээр бизнес эрхлэх боломжгүй. Ромын засаг захиргаа дээр чи амьдрах ер нь боломжгүй болдог байсан. Тийм учраас асар олон итгэгч нар Ромоос тард зүхтаагаад Аз даяар тархан суурьсан. Тэгээд Петр тэднэрт хэлдэг байхгүй. Нэгдүгээр загтал дээр Петр юу гэж хэлдэг вэ гэхээр энэ хавчлага зовлон дунд та нар төсвөртэй бай. Төвчээртэй бай. Бузар муугаар битгий хариул. Яагаад гэвэл тэр үед яадаг байсан бэ? Хин нэгэн хүн ирээд намайг үг хэлээр доромжлох юм бол би гаргаж ирээд шууд худаг гаргаж ирээд алж болдог байсан. Хүн үрж ирээд яагаад чи алчж байгаа? Энэ намайг доромжилсан учраас би нэр төрөө хамгаалсан юм аа. За. Энэ манай эхнэрийг оролцсон. Тэгээ би гаргаж ирээтэй шууд алсан. Яагаад гэвэл би гэр бүлээ хамгаалсан юм аа. Тэгж болдог байсан байхгүй тэр үед. Дургуйч үргээд авах юм бол шууд дүэл дуудчихдаг Хоёулаа тулалднаа. Хин ялсныхын зөв. Тэрийг шүүх мүүх юу ч ярьдаггүй тийм үе боломжтой тийм үе байсан байхгүй. Тэр үед яасан бэ гэхээр харь үндэстэн итгэгч нар өөрсдөнд нь бузар мууг хийж байгаа өөрсдийг нь хавчиж байгаа тэр хүмүүсийн эсрэг тулалдаж эхэлсэн байхгүй юу? Ойлгож байна уу те? Тулалдаж эхэлсэн. Харин тийм учраас Петр юу гэж хэлсэн бэ гэхээр бузар муугаар битгий хариул. Та нарыг хавчигчдыг өрөө. Ирэх мэдл та нар дуулууртаа захирагд. Тэгээд юусэн бэ гэхээр Бурхны хүчрхэг мотрын доор өөрсдийгөө 5 дугаар бүлгийн 6 дугаар эшлэлээр хэлж байгаа. Бурхны хүчрхэг мотрын доор өөрсдийгөө даруй байлга зохистой цагт тэр та нарыг үргэмжилнэ. Тийм учраас юу гэхээр Христэд итгэсэн хүн би итгэгч гэдгээ хэлэхээс айдаг байсан. Яагаад гэвэл Ромын иргэн байхаа яах нь болно. Ажил хөдөлмөр бизнес бүх юм яах нь одоо булаан боолтой байсан бол боолын эзэн байхаа болно гэсэн үг, эд хөрөнгийг хураана гэсэн үг аимшигтай яаж энэ нийгмээс ингэж ялгаруулдаг байсан. Тэгвэл та боддоо Есүсийг эзэн гэж зүрхэндээ итгэх тухайд бол за биднэрт бол ярих юм алга за зүрхэндээ итгэх тухай тийм тэгэл чин сэтгэлээсээ итгэсэн амен. Харин амаараа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тэр үед яасан бэ? Амь нас, гэр бүл, ажил бизнес бүх юмыг золиослж гинэ гэсэн үг. Тийм ноцтой асуудал байхгүй юу? Өнөөдөр харин бидний хувьд эсрэгээрээ амаараа хүлээн зөвшөөрнө гэдэг нь амар амархан. Би Христэд итгэгч. Тэгээд чи итгэгчийг амьдарч байгаа юм уу? Тэр үед чи хэрвээ би Христэд итгэгч эзэн Есүс миний амьдралын эзэн гэж амаараа тунхагласан л бол чи бүх юмнаас таслагдана. Одоо чи 100% бурханд итгэж, бурханд найдаж амьдрахаас өөр сонголт байхгүй. Чамайг хамгаалах Ромын эзэн засаг захиргаа байхгүй. Чиний талд зогсох Ром хүн гэж байхгүй. Чамайг хэн ч ирээд яач ч магадгүй байхгүй. Тийм учраас Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тэр үед бол амь нас гэр бүл бүгдийг дэнчин тавьж байгаа асуудал. Харин өнөөдөр бид Христэд итгэлтэй бид нар хэр нухацтай ханддаг вэ? Би итгэгч тэгээ юу гэж?
Би итгэгч гэснийхээ төлөө тэгээд намайг яана гэж та нар. Гэтэл ийм эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа хэрнээ би итгэгч гэдгээ тунхаглан зарлаж амьдрахаас бид нар айдаг, ичдэг. Агуу захирамжууд нь яахан дүүсэ. Та Есүсийн нэрнээс ичдэг үү? Та Есүсийг эзэн гэж хүлээн зөвшөөрч түүний өмнө бүрэн бууж өгөхөөс та эсэргүүцдэг үү? Та би Есүсийнх гэдгээрээ та Паул хэлдэг штэ. Би сайрхах ганц зүйл надад байна. Би бол Есүс эзнээр л сайрхна гэдэг шиг. Та энэ сайн бурхан эзнээр та сайрхдаг уу? Та танд хайртай таны өмгөөлөгч Есүсээр та бахархдаг уу? Би Монгол улсын иргэн гээд бид нар цус хөөрдөг шиг би Есүсийнх гэдгээс болж таны цус ер нь одоо хөөрдөг үү? Эсвэл та анхны хайраа мартцсан, халуунч биш, хүүтэнч биш нэг тийм үлцэнг тийм болцсон байна уу? Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрнө гэдэг нь 100% би Есүсийг дагах болно гэдэг шийдвэр миний амьдралд юу ч тохиолдож исэн би одоо Бурхны үг тушаалын дагуу амьдрах болно гэдэг тэр сонголт байхгүй юу? Тэднийг арслангийн торонд хайж өгч ирсэн. Зугаа цэнгэл болохын тулд галилеядруудын тулаан дунд арслан дунд итгэгч нарыг гаргаж ирж галилеядруудын тулааны завсарлагаанаар яах нь Христ итгэгч нарыг гаргаж ирээд багнаас хүлж ягаад амьдаар нь шатааж байсан тэднийг арслангуудтай ямар зэвсэггүйгээр арслангуудтай тулалдуулж байсан аимшигтайгаар тэднийг хавчин зовоос. Гэхдээ л тэд итгэлийнхаа төлөө тууштай зогссон. Яагаад гэвэл Бурхны үгэнд хэлсэн шиг Христийн төлөө зовхыг энэ дэлхийн тэр баяр хөөр эд баялгаас тэд илүү дээгүүрт тавьсан юм аа гэж. Та Есүст та итгэсэн үү? Зүрхэндээ та итгэсэн үү? Амен. Амен. Зүрхэндээ итгэсэн. Харин биднэрт хийх ёстой ахаад нэг зүйл байна. Тэр нь юу вэ? Амаараа хүлээн зөвшөөр. Нэгүгээр хэлэх юм бол та итгэгч хүн шиг амьдр. Есүсээр амьдралаа удирдуул. Энэ дээр юу гэж хэлж байна вэ гэхээр түүнийг эзэн гэж хүлээн зөвшөөр. Есүс таны амьдралын эзэн байх ёстой. Бурхан таны амьдралын эзэн байх ёстой. Ирэх мэдлэлээр бид нар зөрчилдөж огт болохгүй нэг л хүн байна. Тэр бол Есүс. Түүнд бид нар бүрэн дуулууртай байх хэрэгтэй. Амен. 100% ямар ч асуултгүйгээр юу ч бодохгүйгээр тийм үү 100% дуулууртай байх хэрэгтэй. Тэр нэгэн бол бидний Бурхан эзэн. Есүс. Та Есүсийг эзэн гэж хүлээн зөвшөөр. Зүгээр дотроо хүлээн зөвшөөрөх биш. Гаднах амьдрал дээр гэр бүл дээр хүлээн зөвшөөр. Есүс таны эхнэр нөхрийн хувьд эхнэр надад захирагдах ёстой юм чинь гэд би эхнэрээ ноёлох биш. Харин Есүс миний гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаанд Есүс миний эзэн учраас гэд эхнэртэйгээ харилцах. Үр хүүхдээ ч гэсэн тийм үү? Үр хүүхэд надад дуулууртай байх ёстой гэд үр хүүхдээ дарангуулах биш. Есүс эцэг надад яаж хайртай шиг үр хүүхдээ хайрлах. Ажил бизнесийн талбар дээр би компани захирал юм чинь ажилтнтайгаа хүсснээрээ харьцах биш. Харин Есүс намайг яаж хайрал, яаж харьц гэсэн яг түүн шиг. Хэрвээ Есүс миний амьдралын эзэн байх юм бол миний амьдралын бүх талбар тэр эзнэр удирдуулж түүний үгийн дагуу үр жимстэй байх болно. Харин би өөрөө удирдах юм бол бүх зүйл яах нь нөгөө гэмт мөн чанар хор хүнэлттэй удирдлагаас болж бүгдээрээ сүрэх болно. Хинээр амьдралаа удирдуулах вэ? Энэ шийдвэрийг та бодоор. Таны амьдралын эзэн хэн бэ? Эзэн Бурхан Есүс таны амьдралыг удирдах байна уу? Та өөрийнхөө амьдралыг удирдах байна уу? Магтаалын баг гараараа. Би танд хэсэг хугацаанд хувьдаа залбирах тунгаах цагийг өгье. Эх 7 хоногоос эхлүүлээд дараагийн номлолоос эхлүүлээд бид нар яаж тэгвэл яг Бурханаар амьдралаа удирдуулах вэ гэдгийг амьдралын тэр олон талбарууд дээр бүгдээрээ суралцах болно.
эцэг эхийн хувьд, эхнэр нөхрийн хувьд, удирдлагын хувьд, итгэгч удирдлага, үл итгэгч удирдлага, босс, чуулганы хувьд, итгэгч хүмүүсийн хувьд бид нарт ямар эрх мэдэл, яаж үүнийг хийх үү гэдгийг бид нар хамтдаа сурах болно. Тэгээ өнөөдөр бүгдээрээ яг тэр эхлэлийг тавьцгаая. Та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрөөч. Зүрхэндээ яг шийдээч. Би амьдралаа удирдах биш. Миний хүсэл, миний махан биеийн тэр хүсэл тачаал намайг удирдах биш. Эсвэл ашиг сонирхол намайг удирдах биш. Эсвэл хэн нэгэн бузар муу удирдлага намайг удирдах биш. Муу сүнс чөтгөрүүдийн нөлөөнд автах биш. Харин ариун бурхан, амьд эзэн, хаадын хаан, сайн бурхан, тэр Есүс таны амьдралыг удирдах болтугай. Эсний өмнө ирээд бүгдээрээ залбирая. Та өвдөг сүвдөөд, гараа өргөөд, эсний өмнө та шийдвэртэйгээр ирээрэй. Яг одоо Бурхны Есүсийн ариун сүнсний болон түүний үгийн эрх мэдлийг эсэргүүцсэн, эсвэл үл ойшоосон, сонсоогүй мэд царайлсан, мэдсээр үжиж тойрон зүхтаасан ямар нэгэн шалтгаан, ямар нэгэн гим байгавал яг одоо эзний өмнө уучлалтгүйгаараа эзэн намайг уучлаач. Амьдралыг минь та удирдан жолоодооч. Эзэн Есүс та миний эзэн байгаач.